ажилтан сонгуульд одоо нэр дэвшигчдийг бас энэ хамрах хүрээнд оруулсан. Мөн үүнтэй холбогдуулаад гадаадын төр засгийн тэргүүнүүдийн гэдэг хамгаалах асуудал бас энэ хамрах хүрээнд орж байгаа. Объектуудын хамгаалтын асуудал бас орсон. Энд бол төрийн ордон, мөн тусгай одоо өргөө тусгай объектууд орж байгаа энэ хамрах хүрээнд хамгаалах. За энэтэй уялдуулаад ерөөсөө зэрэглэл гэдэг юмыг гаргаж ирье гэсэн их хурлын гишүүдийн саналын дагуу зэрэглэл тогтоосон. За энэ дээр бол яг нэгдүгээр зэрэг гэдэг дээр бол Монгол улсын ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, ерөнхий сайд бол нэгдүгээр зэргийн хамгаалтанд байна. Хоёрдугаар зэргийн хамгаалтанд бол мөн энэ нэгдүгээр зэргийн хамгаалтанд гадаадын дээд хэмжээний зочид орно гэж байгаа юм. Энэ нь бол одоо дээрх албан тушаалтантай адилдах албан тушаалын хүмүүсүүд орно. Хоёрдугаар зэргийн хамгаалтанд бол ерөнхий сайд, их хурлын дарга, ерөнхийлөгчийн алба хашиж байсан улсууд орж байгаа юм. Энэнд адилтгаад одоо өндөр хэмжээний зочид өөрийн амгалт ирсэн өндөр хэмжээний зочид бас энэ зэрэгэлд хамаарна. За 3 дугаар зэрэглэлд бол сонгуульд нэр дэвшигч орж байгаа юм. 4 дугаар зэрэглэлд одоо хамгаалуулагчдын гэргий хүүхэд мөн одоо хуулиар одоо хамгаалтанд авахар заагдсан иргэд энэ зэрэглэлийн хамгаалтанд оролцох. Та түрүүн сонгуульд нэр дэвшигч хэллээ. Энэ жоохон ерөнхийлөгчийн сонгуульд улсын их хурлын гишүүний сонгуульд юм бол. Энэ бол ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хамгаалтанд авна гэсэн юм асуудал байна. Тэгэхээр манай үзэгчид бас бодож байж магадгүй юм. Ер нь төрийн тусгай хамгаалтын газар гэж ямар их үүрэгтэй газар байх юм бол төрийн тусгай хамгаалтын албан хаагч гэж ямар албан тушаалтныг хэлэх юм бол гэдэгт бас сонирхож байж болох юм аа. Тэгэхээр төрийн тусгай хамгаалтын газар гэдэг бол төрийн тусгай хамгаалалтыг одоо нэгтгэн удирдах зохион байгуулах ийм эрх үхий газар болсон. Төрийн тусгай хамгаалтын байгууллагыг бүр нэрээр нь хэлж өгөөд төрийн тусгай хамгаалтын газар гэдгийг байгуулсан. Тэр нь бол тагнуулын газрын дэргэдэх газар юм аа гэж бүр зааж өгсөн. Энэ бол манай байгууллагын одоо бас нэг статус тодорхой гарч ирж байна л да. Тэ. За энэ байгууллага юу хийх ёстой юм гэхээр нэгдүгээр одоо төрийн хамгаалтанд байх хүмүүс, объектуудыг, албан тушаалтан объектуудыг хамгаалах үүрэгтэй. Мөн одоо хурлч болгон төрийн дэд эрх барих байгууллагуудын хурлч болгоны үйл ажиллагааг бас ажиллагааны аюулгүй байдлыг хангах ёстой. Ийм эрх. Төрийн тусгай хамгаалалт гэдэг зөвхөн танай газар хамгаалж байх юм уу? Тухайлбал одоо тааруулын газар, цагдаагийн газар, албан байгууллага, албан тушаалтан иргэд энэ талаар ямар үүрэг хариуцлага хүлээх юм бэ? Тэгэхээр төрийн тусгай хамгаалтын одоо энэ гүйцэтгэж байгаа үүрэг нь бол энэ төрийн тусгай хамгаалтанд хуулиар заагдсанаар бол төрийн тусгай хамгаалтанд бол бүх албан тушаалтан иргэд адилхан бус одоо оролцох ёстой, холбогдох байгууллага иргэд. Тэгэхээр эд бол одоо хамтарч энэ хамгаалтанд оролцох ёстой маа гэж зааж өгсөн. Энэ бүх одоо оролцож байгаа байгууллагуудын одоо үйл ажиллагааг мэргэжлийн хувьд удирдах байгууллага нь төрийн тусгай хамгаалтын байгууллага маа гэж зааж өгсөн. Энэ хууль хэдийгээс эхэлдэг хэрэгжиж эхлэх бол. За энэ хууль бол 7 сарын 1-ээс эхэлж хэрэгжинэ. Тэр болтол одоо зохион байгуулалтын үйл ажиллагаагаа явуулах ёстой. Бүх юм одоо зохион байгуулалтын юм одоо мөн холбогдох байгууллагуудаа хамтран гаргах тушаал заврууд бүх юмаа хийгээд ингээд 7 сарын 1-ээс эхэлж өртгөх хурал зааж өглөө.